Сайн Улаанбаатар хөтөлбөр үргэлжилж байна үзэгчдээ. Яг одоо студид маань хүндэт зочин маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн маань зочноор уран бүтээлч, зураач, үсэг тоо нэгдлийн үүсгэн байгуулагч Тогтон оролцож байна. Өдрийн минь хүргэе. Баярлалаа, өдрийн минь. Зорилгыг маань хүлээж авч хүрэлцэн ирсэнд юун түрүүнд маш их баярлалаа. Тэгээд үсгэлэнгээ нээсэнд нь баяр хүргэе. Баярлалаа. Бидрийг бас ингэж урьсанд бас маш их баярлалаа. За юун түрүүнд үзэгчдэд маань та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. За намайг Эрдэнэ Билгийн охтой Тогтон гэдэг. Тэгээд би Суйсын төрөлхтөлийн уран зургийг 23 онд төгссөн. Тэгээ одоо болохоор сүүлд хийж байгаа зүйл гэх юм бол ерөөдөө залуу артистууд гэлтгүй ер нь залуу бүтээлч хүмүүсийг ингэж цуглуулж ер нь хийж байгаа зорж байгаа зүйлдээ олуулаа одоо олон хүний хүчээр ингэж хүрэх зорилготой явж байгаа. Тэр зорилготоос хүрээд эхний шатаа даваад явж байгаа юм байна те. За хотын чимээ үсгэлэн үзэгчид маань бас сонссон, харсан байж магадгүй. Тэгээд үсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэвэл. Үсгэлэнгийн ер нь хамгийн сонирхолтой хэсэг нь гэвэл 9 өөр төрлийн артист орж байгаа. Одоо зураач, костюм дизайнер, аниматор, зурагчин, тэ инсталляц бүтээл бас орж ийн. Тэгээ ингээд ийм олон төрлийн артистууд нийлсэн мөртлөө маш гоё ингэж зохицож үсгэлэнгээ бий болгосон нь амар гоё байгаа. Эдгээр төрлүүд яг үсгэлэнд хэрхэн оролцож байгааг нь бас ингэ төсөөлөгдөхгүй байл да. Магадгүй ийм төрлийн үсгэлэн өмнө харж байгааг болохоор ер нь яг ямар чиглэлээр яаж нэгдэж оролцож байгаа юм бэ? За ерөнхийдөө бол костюм дизайнер маань жишээ нь зөөлөн баримл гэж хийж байгаа. Зөөлөн баримл маань болохоор ерөнхийдөө одоо бит баримл гэсэн үг. Гэхдээ чихмэл ч юм уу те. Тэгэнгүүт аниматор маань уламжлалт, гар зурмал, анимашн өөрөө бас челленж болгоод анхудаа хийж үзсэн. Тэгээ дээрэс нь хүмүүс одоо очиж үзэх юм бол анимашныг нь үзээ зогсохгүйгээр тухайн гар зурмлуудыг нь бас хүртэж үзэх боломжтой. Тэгээд даваа далай дуучин байна бас манай багт сүүл шинээр нэгдэж манай үзэсгэлэнгийн нэг хэсэг болсон. Тэгээд шинээр гаргаж байгаа одоо цацагдах байгаа альбомныхаа одоо аян дээжиг манай үзэсгэлэнд ингэж оруулснараа тэр одоо хөгжим сонсоод бүтээл үзэх бол бүр шал өөр юм байна. Мэдрэмжний бүтээлүүдийг илүү амьлуулж өгдөг гэх юм уу? Маш сонирхолтой үзэсгэлэн болж байгаа юм байна. Тэгээд хотын чимээгээд нэрнээсээ ахуулаад бас олонний анхаарлыг татж байгаа. Ингэж нэрсний учир нь юунд байна вэ? Тэг ерөөдөө бид анх танилцаад баг танилцсан өдрөө үзэсгэлэн гаргая гэж шийдсэн. Амарсан. Тэгээд ерөөдөө ямар одоо асуудлууд төр бидний хийж байгаа бүтээл ингэж унаад исэн бэ гэхээр ерөөсөө л бидний амьдарч энэ хот энэ бүх бид тулгамж байгаа асуудлууд бол энэ хоттой холбоотой байсан дагуу хотын чимээ гэдэг нэр өгсөн. За уран бүтээлчдийн онцлогоос танилцуулаад бас уран бүтээлчтэй ингээд танилцуулбал гэж хэлж байна. За манайд болохоор мэдээж хэрэг миний бие байгаа. Тэгээд мөх төгөлтөр гэж костюм дизайнер артист байгаа. Тэгээд тэргэл аниматор. Тэгээд мөх цэцэг фото зурагч, халуун бас фото зурагч, дээрээс нь зохиолч. За тэгээд даваа далаа маань дуучин. Тэгээд сэлмүү маань болохоор ийм dot art хийдэг, ийм цэгэн уран бүтээлүүд хийдэг. За тэгээ манай зочин уран бүтээлчээр бас Катя Бринтман гэж Германаас оролцож байгаа тийм артист байна. Хотын чимээ гэхээр одоо хүн болгон өөр зүйл төсөөлөөд өөр зүйл бодож байгаа хэл та яг таны хувьд уран бүтээлдээ хэрхэн зүйлийг тусгасан бэ? За би болохоор бас нэг өвлжин судалгаа хийсэн юм аа. Тэгээд нөгөө хотын одоо агарын бохирдол гэж юм байна шүү дээ. Арилгаж болдгоо. Яалтчгүй хүмүүс дулаан байхын тулд галтулдаг. Тэгээд ингээд энэ асуудлыг бид нэр ингээд тоохо болоод дотор нь ингээд дасцсан болов гэж бодоод тэгээ энийг ингээд бүтээлээр харуулах ёстой гэдэг үднээс хотын агаараар бүтээл яагаад хийж болохгүй гэсэн санаа орж ирсэн. За тэгээд өвлжин янз бүрээр туршиж үзсний эцэст яг хотын агаараар энэ одоо угаар утаагаар хийсэн бүтээлээ бий болгож энэ үзэсгэлэнд бас оруулсан байна. Ямар сонирхолтой. Тэгэхээр утаа ашиглаж уран бүтээл хийсэн. Тийм. Ерөнхийдөө бол ийм хайрцаг хийгээд тэр хайрцаг маань болохоор хотын утааг тасралтгүй сорж идэг жижигхэн мотороор тэр хайрцагаа өөрөөл ингээл яваад исэн гэсэн. Тэр хайрцаган дээр өөрөө дүрсүүдээ гаргаад скотчоор ингэж нааж гаргаад тэгээд скотчгүй хэсгээр нөгөө агаарчин шүүгдээ сорогдоод тухайн бүтээл бий болоод байна л гэсэн үг.
Өөрийнхөө үзэсгэлэнд оролцож байгаа бүтээлүүдээс үзэгчдэд онцлог танилцуулах зүйл юу вэ? Мэдээж бусад маш олон зүйл байгаа. Тэдгэрийг бол очиод үзэх хэрэгтэй. Гэхдээ нэг онцлог зарим бүтээлээс танилцуулбал. За онцлог танилцуулна гэвэл манай уран бүтээлч халиуны аналог одоо хальсан фотонууд байгаа. Бас видео ажил байгаа. Энэ нь болохоор яасан бэ гэхээр одоо манай хотын түүхэн дурсгалт барилгууд маш олноор нураагдсан гэдэг. Тэр нураагдж буй явцыг баримтжуулж бичлэгжүүлж авсан, зураг болгож үлдээсэн, коллаж болгож бүтээл болгосон ерөөдөө тийм маш үнэтэй бүтээл болж чадсан гэж бодож байгаа. Тэгэхээр маш их бас цаг хугацаа орсон бүтээл шүү тий. Маш олон жилийн туршилт хийсэн гэсэн үг. Ер нь залуу уран бүтээлчид нэгдээд тэгээ нэг баг болоод хамтран ажиллахад юм ямар хөө байв? Цаашдаа бас та яагаад төлөвлөсөн зүйл юу вэ? Ер нь бол ганцаараа ингээд бүтээлээ хийгээд явж яснаас олуулаа ингээд хийнгүүт жишээ нь нэг жилийн хугацаанд л том галерейд хэдийгээр залууч гэсэн үзэсгэлэн гаргах энэ боломжийг өөрснөө бий болгож өөрснөө олж чадсан байгаа байхгүй юу. Тэгэхээр цаашдаа ч гэсэн ерөнхийдөө өсөх тоо одоо залуучуудын коллектив маань томроод төрөл бүрийн залуучууд орж ирээд хоорондоо танилцаад нэгэнтэйгээ адилхан зорилготой тэр залуучуудаа олоод цаашаа юм хийгээд явбал бид нэр бүр айгүй happy байна. Тэгэхээр бид нар яг нөгөө үзэсгэлэнгийнхаа хугацаанд би contemporary art gallery дээр өсөх тоогийн анхдугаар уулзалтаа хийх гэж байгаа. Энэ уулзалтуудаа бас цааш нь ингээд дахин хийгээд залуучуудыг хооронд нь холбоод явъя гэж бодож байгаа. Өсөх тоогийн маань хувьд ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага лээ? Манайх бол одоо бие даасан уран бүтээлчдийн коллектив гэж болж байгаа. Тэгээд цааш ер нь бол эхний хийсэн юм байна л одоо энэ үзэсгэлэн болж байгаа гэсэн. Гэхдээ үзэсгэлэн гаргасан хэдий ч энэ олон залуучуудыг хооронд нь танилцуулж, дотн суулж одоо цаашдаа ингэж хамт бүтээлээ туурвах, нэгэнтэйгээ ажиллах замлыг ингэ холбож өгч байгаа гэсэн. Монгол улсад маань бас маш олон залуу уран бүтээлчид жилээс жил төрж ийн. Тэгээд яг орчин үеийн яг одоогийн нийгэмд уран бүтээлч байхад ер нь ямар санагддгүй, хүн хэцүү зүйл нь юу гэдэг вэ? Яг уу манад одоо яг залуу одоо дүрслэгийн уран бүтээлч гэхэд бол бусад улс орнуудтай харьцуулахад бол яг тийм одоо төгс хөгжсөн тэр талаараа хөгжсөн бол биш шүү дээ. Гэхдээ миний хувьд нэг аварштай санагддаг юм гэх юм бол Монголд гэлтгүй Улаанбаатарт маш олон хөндөж болохоор сэдв байдаг. Үнэхээр уран бүтээлчүүд ханцуугай шамлаад орох сэдвүүд маш их байдаг учраас надад бүр ингээ амар сонирхолтой араас нь ингээ санаанууд орж ирэл алийг хийх үгээл ерөөсөө ингээ айгуу тийм баялаг санагддаг гэх юм уу. Улаанбаатар хот өөрөө айгуу тийм амьтай санагддаг надад. Ямар гоё тий. Нэрэл болсон ч бас тийм шүү. Тэгээд залуу хүмүүс нэгдээд ийм гахалтай бас үзэглэн ээж аваад их баяртай байна. Тэгээд үзэгчдэд бас хаанаас очиж үзэх үү, хэднээс хэдний хооронд үзэглэн маань байгаа гэх мэтчлэн мэдээлэл өгнө. За манай үзэсгэлэн маань Big Contemporary Gallery буюу одоо зураачдын урлагийн нэг давхарт байдаг. За 100 айлын автобусны буудлын урдаас хараад байдаг үзэсгэлэн дотор гарч байгаа. Тэгээд манайх 8 сарын 7-нд нээлттэй хийсэн. 8 сарын 30 хүртэл ингээ бүтэн гарч байгаа. Тэгэхээр нэгд өдрүүдэд амардаг. Тэгэхээр бусад өдрүүдэд ажиллаж байгаа цагаар нь хүссэн үедээ очиод манай үзэсгэлэн үзэх боломжтой гэсэн үг. Мэдээж үзэсгэлэн үзэх гэдэг бол нэг төрлийн соёл. Тэгээд сүүлийн үед одоо үзэсгэлэнгээ бас нэгээд удаагүй байгаа хэдийч зарим ирсэн хүмүүсийн хувьд сэтгэл юм хэр байх шиг байна. Ер нь яг энэ үзэсгэлэн хүлээж авч байгаа үзэгч гэдэг бас өөрөө бас бэлтгэгдэх хэрэгтэй юм шиг санагдаад байдаг байхгүй. Ер нь Монголын маань үзэгчид хэр бэлтгэгдсэн байх шиг байна. Хүлээж авч байгаа сэтгэл. Яг уу үзэсгэлэнд ороход чинь учиргүй нөгөө зураг хүргэн ингээл хүрээд байхгүй бол ерөнхийдөө бол нэг тийм амар чухалчлал бэлдээд ах юм байхгүй гэж бодоод идэв. Ер нь өөрснийхөө. Тэгээд яг манай нээлтээр айгүй юм сонирхолтой маш олон хүн ирсэн. Ерөөсө хүлээг байсан чинь маш олон хүн ирээд өө ямар гоё юм бэ гэд. Тэгээд манад одоо даваа талаа маань одоо дуугаа ингээл дуулаад ингээл яхаа тэр атмосфер айгүй гоё байсан. Тэгээ хүмүүст айгүй сэтгэл өндрөл баг шиг байсан. Тэгэх яг сүүлийн жилүүдэд угаасаа ялангуяа үзэглэн үзэх хүмүүсийн тоо нэмэгцээр байгаа хаа бас маш олон сонирхолтой үзэглэнгүүд гарсаар байгаа болохоор тэгээд нэвтрүүлэг маань ерөнхийдөө энэ хүрээд одоо өндөрлөх гэж байна. Тэгээд төгсгөлд залуу уран бүтээлчдтэй за тэгээд дээрэс нь үзэглэн энэ уран зориг
сонирхдаг хүмүүстэй хандаж бас үг хэлвэл. Залуу уран бүтээлчтэй бас хүмүүстэй хандаж хэлэхэд бол яг урлаг гэдэг бол одоо бидний бодит байдлыг яалтчгүй нөлөөлж идэг бүтээж идэг зүйл учраас яг урлагийн энэ одоо чиглэлүүд, мэрэгжлүүдийг яг бусад мэрэгжлүүдтэй адилхан юм хөндлөж чухалчилж авч үздэг байгаарэ. Тэгээд залуу уран бүтээлчтэй зориулж хэлэхэд бол таад бол одоо ирээдүйг бүтээлцэх тийм хүмүүс шүү л гэж хэлмээр. Үсэг тооны нэгдэлд бас нэгтгэхэд хэрхэн юу нэгдэх юм болов? Одоо манай үсэг тоо маань болохоор уулзалтуудаа хийгээд ингээд олуулаа болох хүсэлтэй байна. Тийм. Тэгэхээр манай уулзалтуудад ирж танилцж болно. Манай DM руу одоо бичиж орж ирж болно. Манайд бас зөндөө бичиж орж ирж байгаа хүмүүс байна. Тэгээд тэдэртэйгээ одоо үзэсгэлэнгийнхаа туршид уулзсан, цаашдаа дахиад уулзсан. Тэгээд ерөөхдөө хийх санаа байгаа бол бүтээлч хүн та өөрөө мөн бол ирж бидэртэй уулзаарай л гэж хэлмээр. За тэгээд залуу уран бүтээлчдийн төлөөлөл болоод олон сайхан уран бүтээлчдийг бас нэгтгэх зорилготой үсэг тоо нэгдлийг үүсгэн байгуулсанд нь бас маш их баярлалаа. Гоё санаа гаргасан байна. Тэгээд дээрээс нь Хотон чимээгээд энэхүү үзэсгэлэнд оролцсон нийт уран бүтээлчдтэй бүгдэнд баяр хүргэе. Тэгээд утгагүй бас очиж үзнэ. Аягүй сонирхолтой юу болсон байна. Тэгээд үзэгчтэй ажигс очиж үзээсэй гэж уриалмаар байна. Тэгээд өнөөдрийн маань зочноор оролцсон уран бүтээлч, зураач, үсэг тоо нэгдлийн үүсгэн байгуулагч Тогтун байлаа. Тэгээд цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа. Сайн Улаанбаатар хөтөлбөр маань энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа. Баяртай үзэгчтэй.